Монгол орны хувьд бол газар хөдлийн одоо идэвхтэй одоо бүс нутагт хамаардаг. Бидний дэлхийн одоо энэ газар хөдлийн одоо энэ гамшигын одоо модельтэй загвар дээрээс харж байна. Тэгэхээр Монгол орны маань одоо баруун хэсэг болон төв хэсгээр одоо газар хөдлийн одоо идэвхтэй одоо энэ бүсд байгаамаа. Тэгэхээр манай лаборатори маань шинжлэх ухааны технологийн сургуулийн дээр хэрэгжиж байгаа инженер технологийн дээд босор төслийн хүрээнд байгуулагдсан газар хөдлийн инженерчлэл буюу earthquake engineering-ийн одоо ийм лаборатори байгаамаа. Тэгээд манай лаборатори маань судалгааны лаборатори байгаа. За тэгээд манай лабораторийн хүрээнд бид нэр энэ Улаанбаатар хот дотор энэ газар хөдлийг одоо хэмжих юм сүлжээ станцуудыг байгуулсан байгаа. За эдгээр маань одоо энэ 15 одоо хөрсний гадаргуу дээр хэмжилтийн за нэг ширхэг ийм цооногийн станц маань ийм 100 метрийн гүнд одоо газар хөдлийн бичлэгийг одоо бодитоор бичиж авах юм аа. За энэ болохоор бид нэр загвар одоо газар хөдлөл хэмжигч станцын маань загвар байна. Одоо энэ доор сенсор тэ газар хөдлийг хэмжигч сенсор. За тэгээ энэ бичигч. За тэгээ мөн энэ маань GPS-ээр цагаа аваад ийм бүрэн систем ажилладаг байгаа. За тэгээд бүх энэ Улаанбаатар хотод ажиллаж байгаа станцуудын мэдээллийг болохоор бид нэр энэ лабораторид мэдээллийн төв дээрээ одоо real time буюу одоо бодит хугацаан дээр одоо мониторинг хийх юм аа. За манай судалгааны лаборатори маань Улаанбаатар хотод байгаа энэ газар хөдлийн одоо станцаас гадна барилгын инженер за тэгээ мөн барилгын одоо инженер болон одоо судлаачдад одоо ийм судалгааны одоо арга зүй эзэмшүүлэх за мөн зарим одоо агсан түвшний хичээлээр бидний эдгээр одоо багжуудыг одоо инженерийн байгууламжийн талбай судалгаанд одоо хэрэглэх зорилготой юм аа. За жишээ манай энэ багж маань болохоор өндөр болон онцгой хариуцлагатай барилгын талбай дээр хийгдэх энэ газар хөдлийн долгионыг цооног тэмждэг одоо энэ иж бүрдлийн багж маань байна. За энэ болохоор хөрсний динамик шин чанарын судалгаанд одоо голчлон хэрэглэгдэж байгаа. За дараагийн багж маань болохоор энэ мөн Jophone гэдэг энэ хөрсөн тэмжигч одоо сенсоруудтэйгээ. За тэгээ энэ маань болохоор газрын гадарга дээр одоо газар хөдлийн долгионыг одоо хиймлэр үүсгээд тухайн одоо хөрсний үе давхаргуудаар газар хөдлийн долгион маань ямар хурдтай болон ямар зузаантай үед харгаас ойж ирж байгааг хэмжээд хөрсний одоо загварчлалын судалгааг зориулагдсан багжууд байна. За тэгээ ер нь бол хөрсний загварчлалын судалгаа маань зөвхөн нэг аргаар хийгддэг. Зохицолбор одоо олон төрлийн аргаар хийгдчихэж бид нар нэгдсэн одоо тайллыг хийдэг байгаа. Тэгэхээр бид нар энд бол одоо цахилгаан эсрэг багч маань энэ болохоор мэдээж хөрс чулуулагт мэдээж цахилгаан хөдөлгөөд за тухайн хөрстөн дээр потенциалын ялгарыг хэмжээд одоо хөрсний цахилгаан эсрэг хэмжснээр бид нар мөн тухайн хөрсний үе давхарга чулуулагын шин чанар мөн одоо хөрсний усны түвшинг за тэрчлэн мөн геотехникийн талаас бол маш ач холбогдолтой одоо цэвдгийн судалгаатай инженерийн байгууламж зам гүүр барилга дээр хэрэглэгдэх маш тийм чухал одоо судалгааг одоо энэ багчаар бид нэр хийх боломжтой. За тэгээ бас нэг нэмэлт одоо хөрсний багж маань энэ соронзон хайгуулын багж байгаа. За энийг болохоор бид нэр өндөр технологийн одоо энэ дорон дээр суурилсан одоо хэлбэрээр бид нэр судалгаанд ашиглаж байна. За тэгээд энэ дорон дээр болохоор бид нэр зөвхөн энэ соронзон багшнаас гадна бид нэр лидар за тэгээд мөн термал камер за мультиспектрал гэх мэтчлэн маш олон төрлийн сенсоруудаар бидний цогц судалгааг одоо явуулын байдлаар бид нэр хийж байгаа. За эдгээр багжууд маань болохоор одоо макротремер буюу микротремер гэдэг одоо бүх одоо инженерийн барилга байгууламж бүгд өөрийн одоо хувийн хэлбэлцэлтэй байдаг. Тэр хэлбэлцлийг болохоор бид нар маш өндөр наривчлалтаагаар одоо барилгад олон цагийн хэмжилтийг ч юм уу инженерийн байгууламж, гүүрийн байгууламж дээр одоо хэмжилт их боломжтой. Мөн хөрсний судалгаан дээр мөн бас бид нар загварчлалаар бас хөрсний гүний судалгааг хөрсний гадаргаас одоо хэмжих юм үр дүнтэй судалгаагд маш сайн гүйцэтгээд үр дүнгээ ихнээс нь бид нар гаргаад явж байгаа. Оюутнуудад одоо тухайн судалгааны одоо наривчтай өндөр наривчтай багч дээр ажиллах одоо маш тийм туршилтуудтай бас оюутнуудаа хамруулдаг байгаа. Тэгээд барилгын инженерчлэлийн 4-р курсын одоо 4 оюутан маань одоо манай лабораторийн энэ хэмжилтийн судалгаанд оролцоод 1 жил гаруй хугацаатай оролцоод явж байна. Мөн энэ судалгааныхаа чиглэлээр мөн Японы одоо Ямагата их сургуульд мөн бас сая зуны сургуультанд хамрагдаад ирсэн оюутнууд байгаа. Тэгээд эдгээр оюутнууд маань болохоор эдгээр багчууд дээр ажиллах одоо бүрэн чадвартай судалгааны одоо юм ур чадварыг эзэмшиж байгаамаа. За тэгээ энэ болохоор бид нэр сургалтанд хэрэглэдэг энэ shaking table буюу чичирхийлэгч давцсан байна. За энэ давцсан дээр болохоор бид нэр хөрсний одоо динамик судалгаа, зам барилгын динамикийн судалгааг одоо оюутнуудад энэ туршилтаараа үзүүлж сургалтандаа хэрэглэдэг байгаа. Манай лабораторийн одоо нэгэн томоохон судалгааны хэсэг болох энэ Улаанбаатар хот буюу энэ хот суурин газар дотор одоо энэ газар хөдлийн станцуудыг байгуулдаг маань ерөнхийдөө энэ Улаанбаатар хотын
барилга байгууламжийн одоо газар хөдлөлт төсвөрлтийн судалгаанд маш үнэтэй хувь нэмэр оруулах өгөгдлийг бид нэр цуглуулж байгаа. За эдгээр өгөгдөл маань болохоор мэдээж барилгын одоо газар хөдлөлийн эрсдлийн үнэлгээ, за тэгээд барилгын хүчтгэх зам шинээр баригдж байгаа өндөр болон онцгой хариуцлагатай инженерийн барилгуудад одоо маш чухал хэрэгтэй дата юм аа. За тэгээд түрүү хэлсэнчтэй эднийхээ нэг бид нэр цооногийн станцынхаа байранд ирсэн байна. За тэгээд энэ цооногийн станц маань болохоор бидний энд хөрсний төсөлтийн зургийг харж байна. Бид нэр цооногоо 110 м хүртэл өргөмдөөд 100 м-т нь бид нэр энэ газар хөдлөлт бичигчийн сенсорыг одоо энд байрлуулсан байгаамаа. За тэгээ манай энэ юугаар болохоор одоо яг манай шүтээсийн одоо төв байрны дэргэд байрлаж байгаа энэ газар маань жишээлх юм бол энд одоо хадан уул чулуулаг маань ер нь 27 м-ээс гарсан байна. Тэгэхээр бид нэр энэ газар хөдлөлийн бичлэгийг 100 м-ийн гүнд Улаанбаатар хотод дотор одоо бичиж авч ийн гэдэг маань одоо аль ч одоо зүгээс ирсэн газар хөдлөлийн одоо долгионыг бид нар ямар нэгэн энэ хөрсний одоо тодорхой инженери геологийн нөхцлүүдийн нөлөөлөлгүйгээр зөвхөн цэвэр одоо энэ хадан хөрсөн дээр бичиж авч байгаагаараа маш чухал өгөгдөл болж байгаа. За тэгээ бид энэ багжууд маань болохоор Америк нэгдсэн улсын одоо Kinematrix гэдэг дэлхийн маш тийм нэртэй компани одоо багжуудаар томилогдсон байгаа. За 100 м-т маань сенсор маань барилж байна. За энд болохоор бид нэр бичигч байна, батарей байна. За энэ гадаа нь болохоор бид нэр энэ GPS станцаар ингээд цагийнхаа нэрийн мэдээллийг авдаг байгаа. За тэгээ одоо энэ 100 м-т бичиж байгаа одоо энэ бичлэг маань энд дэлгэцэн дээр харагдаж байна. Энэ газар хөдлөлийн бичлэгийг бид нэр 3 хэмжээстэй хэвтэй 2 чиглэлд босоо нэг жилд 3 хэмжээстэй бичиж авч байгаа. За тэгээд энэ мэдээлэл маань болохоор ингээд 24 цагийн тус тасралтгүй одоо ингээд Улаанбаатар хотын одоо энэ доор 100 м-т одоо хөдөлж байгаа хөрсний одоо жижиглэлүүдийг бичиж авч байна гэсэн. За бид нэр энэ станцынхаа нээлтийг бид нэр 6 сард нээлттэй хийсэн. 5 сар суурилуулснаас хойш бид нар бол бас тодорхой хэмжээний одоо газар хөдлөлийн бичлэгүүдийг бичсэн. Тэр маань маш өндөр одоо чанартай бичигдсэн байна гэдэг нь бол олон улсын эрдэмтэд мөн Америкийн нэгдсэн улсын одоо үйлдвэрлэгчтэй сая Италид болсон хурал дээр бол маш өндөр үнэлгээ авсан. Мөн гадаад дотоодын одоо Америк, Франц, Японы их сургуулиудын профессорууд бол ер нь бол манай энэ судалгаан дээр хамтарч ажиллах. За тэгээ манай оюутнуудыг солилцоогоор авах гэх мэтчлэн маш тийм олон өмтэй саналуудыг бид нар бол сая бас дэлхийн одоо газар хөдлөлийн инженерчлэгийн хурал дээр бол бас санал солилцсон юм дэвшилтэд мэдээтэй байна. Энэ газар хөдлөлийг бичиж байгаа юм байх юм бол гол нь Улаанбаатар хотын бассейны загварчлалыг одоо бид нэр энэ станцынхаа мэдээллийг ашиглаад тухайн хөрсний Улаанбаатар хотын аль хэсэг дээр бид нэр хөрсний судалгааг одоо бид нар явуулын багжаараа одоо хөрснийхөө загварчлалыг гаргаад авчих юм бол тухайн одоо цэг дээр байгаа барилгын газар хөдлөлт төсвөрлөлт за эсвэл хүчтгэл эсвэл өндөр барилгын одоо яг оролтын параметр болох тийм үнэтэй одоо тийм газар хөдлөлийн бодит бичлэгүүдийг гаргаж авдгаараа ер нь бол бас инженерийн судалгаанд ялангуяа газар хөдлөлийн инженерийн судалгааг Монголын барилгын салбарт оруулж ирж байгаа маш өндөр одоо хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Тэгээ бид нар мөн бас энэ инженери технологийн дээд боловсрол төсөл маань одоо ер нь зөвхөн лабораторид үдээгүй бас залуу багш нарыг Японд сургасан мөн зочин судлаач гэх мэт маш олон одоо юм арга хэмжээнүүд явдаг. За тэдний өрөөнд манай бас нэг докторийн багш маань энэ Улаанбаатар хотын бүх барилгууд жишээлх юм бол одоо Улаанбаатар хотод тойрсон олон хагаллын нэг болох эмээлтэй одоо хагалт дээр газар магнитуд 7-тай газар хөдлөх юм бол Улаанбаатар хотын нийт барилга маань хичнээн хэвдрэлд орох ямар одоо тухайн барилгыг одоо засварлахад хичнээн хэмжээний өртөг орохын гэх мэт судалгаануудыг хийсэн олон улсад хэвлүүлсэн байгаа. Тэгээд яг энэ газар хөдлөлийн бодит одоо хоцорон газар дотор бичиж байгаа. За энэ 100 м-ийн станц маань ер нь бол Монгол улс одоо анх удаага одоо энэ хоцорон газар 100 м-т одоо бид нэр хөрсний одоо бичлэгийг бичиж авч байна. За энэ маань болохоор бид түрүүн хэлсэнчлэн инженерийн байгууламжуудын одоо ялангуяа динамик судалгаанд маш өндөр одоо ач холбогдолтой. Жишээлбэл сүүлийн үед яригдж байгаа энэ одоо манай метроны одоо бүтээн байгуулалтын ажил яригдж байна. Тэгэхээр одоо тухайн бүтээн байгуулалтын ажилд бол манай энэ 100 м-т одоо бичиж байгаа одоо бичлэг маань маш үнэтэй одоо тийм хувь нэмэр оруулна гэдэгт бол бид нэр итгэж байна. Бид нар энэ шинэ одоо лабораторийг байгуулснаар мөн олон улсын одоо энэ хөтөлбөртэй судалгааны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд ороод одоо манай баг маань гамшиг төсвөртэй дэд бүтцийн одоо олон улсын эвсэл гэдэг байгууллагаас 2024-өөс 2025 онд бид нэр одоо юм судалгааны грант төсөл дээр одоо шалгарсан байгаа. За энэ төслийн хүрээнд болохоор бид нэр энэ байгууллагын газар хөдлөлийн станцуудынхаа мэдээллийг real time аваад яг Улаанбаатар хотод газар хөдлөсөн тохиолдолд бид нэр одоо юм shake map буюу одоо юм хөрсний одоо жижигхэн эрчмийн одоо тийм эрчмийг тооцоолдог тийм програмчлал болон мөн судалгаа хөрсний судалгааны завхарчлалын судалгааг явуулахаар энэ төслийг одоо бид нэр
шалгарсан байгаа. Санд болгосон төсөл маань. Тэгээ энэ төслийн хүрээнд болохоор бид нэр тухайн газар хөдлийн мэдээллийг хот суурин газар тусан газар хөдлийн мэдээлэл маань хаана одоо тий газар хөдлөх хүчтэй хөдөлсөн байна, хаана барилга байгууламж эвдэрсэн байна гэдгийг одоо маш хурдан шуурхай хугацаанд одоо бүртгэж аваад түүнийг бид нар мэдээж одоо нийгэмд үйлчлэх үүднээс мэдээж онцгой байдлын ерөнхий газар мөн бусад холбогдох газруудад бас бид нар мэдээллээр хангаж мөн судлаачдынхаа одоо нийгэмд үзүүлж байгаа одоо үүргийг одоо өндрөөр биелүүлэхэд бол бас одоо чухал ач холбогдолтой гэж бодож байна.